Монгол үндэсний багархлын өдөр болон Монгол улсыг тунхагласны өдрийг баярын өдрийг тохиолдуулаад зохион байгуулж байгаа Монгол үндэсний ёс заншил ба тоглоом наадгаас сэдвийн тэмцээн эхлэхэд маань бэлэн болсон байна. За ингээд энэ багууд энд бол 3 баг ордож байгаа. За Ахмад үеийн төлөөлөл, за дунд үеийн төлөөлөл, за залуу үеийн төлөөлөл гэсэн ийм үндэсний 3 багууд байна. За ингээд 3 багууд маань нийтдээ бол 6 төрлийн тэмцээнийг төрсөлтөн үүдийг дараалаж үүддэг нь. За ингээд шууд эхний тоглоомоо бол эхний тэмцээнээ бол эхлэе. За эхний тэмцээн нь болохоор ёс заншлын холбоотой асуултанд хариулах байна. За ингээд 3 багтад ер нь бүх тэмцээний болохоор зэрэг нэгээс 3 оноо өгөөд оноод ордоор танилцуулаад явах юм байна. За ингээд эхний асуултыг бол өрдөж төрүүлж хариулсан баг нь бол оноогоо аваад за тэгээд дээрээс нь болохоор зэрэг дутуу хариулсан үзгүүр нэмж хариултаа өгөөд ингээд явъя. За энд орж байгаа бүх багуудаа амжилт хүсье өгнө юм. За тэгээд эхний асуултыг танилцуулъя. За Монгол хүмүүсийн хумс авах, хумсыг нуух ёс заншил гэж байдаг. За энэ талаар ярьж өгнө үү? Хумс авах, хумсыг нуух ёс заншил. Тэгээд энэтэй холбоотой ёс заншил. Хариулт хоорондоо ярилцах нэг минут болоо. 1 минут болчихлоо. Юуны өмнө энэ багуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид нар болохоор энэ яг хумс авах ёс заншлаа бол төдийлөн сайн мэдэхгүй байж. Тэгээд бидний хувьд энэ одоо жишээлбэл хумсаа авчаад хүмүүс хэлдэг штеп. Би чамайг нуй, чи намайг хүлээсэн үү гэж хэлээд энийг газарт болдог байгаа. Тэгэхээр энэ одоо болж их юм хумс чинь ингээ байнга одоо мумхай юм ингээ байнга ургаж идэг цаанаасаа нэг юм хүний бие онцлог яс юм. Тэгээд энэ нь яг би өөрөө болсон нэг сая илэрхийлж болж чадахгүй. Яг би чамайг нуй, чи намайг хүлээсэн үү? Тэгэл ер нь газар мас булаад идэг. Тэгэхээр яг энэ ёс заншил гэх юм бол нэг сайн мэдэхгүй л байна. За хумсыг бол заавал өдөр авна. За хумсыг аваад газарт ингээ буулна. За энэ булдгийн учир юу вэ гэхлээр нэгдүгээр хумс бол бохир микроб өөрөө агуулж яадаг. Хоёрдугаар хумс бол тэрийг орхоо шавж одоо шувуу авч идэвэл тэр хумс хайлдаггүй. Тэр амьтны одоо тэр гидсэн дотор одоо боловсролдог учраас нэгдүгээр. Хөгшчүүд хумсыг бол авахдаа заавал өдөр аваад шөнөөл авдаггүй. Яагаад гэвэл ургаж байгаа юм шиг авч байгаа. Хумс бол маш учиртай. Хумсыг бол газарт булахдаа юу танан цагаан чулуу болоор гэж болдог. Чулуу болоор гэж. Би одоо урт наслын чи чулуу болоор гэж. Ийм л яс чинь байсан болов гэж бодож байна. Ер нь бол хүний хумс маань хумс ус хоёр тийм ээ ургадаг тийм сүнс чөтгөрийн буюу үхэрийн шинжтэй гэж үздэг. Хүн нас орсон үений дараа бол хумс ус маш их ургадаг гэж сонсч байсан. За тэгээд эрт үеэс шүн орой авахыг хумсыг шүн орой авахыг хориглодог. За би чамайг нуй, чи намайг хүлээс авар гэсэн тийм үхэрийн шинжтэй байдаг учраас харанхуй шүн одоо хумсыг авдаггүй гэж цээрлж ирсэн. За мөн харанхуй гэрэлгүй тийм чиглэг орчинд маш их ургах шинжтэй учраас одоо хумснаас маш их цээрлэж хумсаа нууж одоо газар буулж тийм ээ сая тэр багшийн хэлдгээр танан цагаан чулуу болоорой гэж болдог юм яс заншил байжээ. Гэтэл асуултын юу гарч байна тийм ээ. Тэгээд ер нь яг хумсыг бол өдөр авдаггүй, шөнө авдаггүй, өдөр авдаг. Тэгээд заавал нэг үг шившээд чи захир цагаан хаад бол хэмжлэн юмайд эсвэл би тэмээний сүүл газар хурц тэхийн эвэр тэнгэр тусан тэр үед би хос морин унаатай 2 морин эдтэй ирж
авъя гэдэг. Өөрөлд хизээч цаана тэхийн ивэр твэнэсүүд газар төр тэхийн ивэр тэнгид дууд нэгж бүтэхгүй гэсэн үг. Тэр нэгнээс нь амжтаа давж булдаг, нуудаг нэг ийм сайхан ёс заншлууд байсан. За ингээд багууд маань ихний асуултандас ерөнхийдөө бол хариулсан. За хоёр дахь асуултны хариултыг хоёр дахь асуултыг тавья. За энэ болохоор зэрэг нүүдлийн үед гөвдөхгүй нүүд гэх тийм ээ. Нүүдлийн үед гөвдөхгүй туурга сав гэж байсан. Энэ одоо ямар туурга бол гөвдөхгүй байсан бэ гэсэн асуулт. За манай багийнхаа ярилцээд нүүдлийн үед монголчууд одоо аль туурга одоо гөвдгөө вэ гэсэн ямар туурга гэдэг асуусан байна. За бид нар ярьчаад монголчууд энэ баруун хатчныхаа туургыг одоо нүүхийн үед гөвдгөө. Яагаад гэхээр энэ одоо баруун улсад одоо буян аль одоо буян хурж байдаг учраас тэрийг одоо гөвсгсэрдгөө гэж үздэг учраас гөвдгөө хаа гэж бодож байна. Ер нь айлд орсон улсууд бол дандаа одоо ингээд тойрхлоор чинь баруун талаараа явна. За тэг гарахтаа зарим нь тэргээрээ гарна, зарим нь одоо нэг гал зуухын тойрч одоо юм гарах уу. Тэгээ энэ нүүд хийхдээ тэр авгаа хүний галын үүд харсан талыг бол богж өтгөрөөс хамгаалж гал бол тэнтгээ бүгдийг ариусгаж яадаг учраас бид тэр талынхаа туургыг гөөхгүй тэнд бол дандаа идэ цагаас бүх юмнууд нь байж идэг. Энэ бэлэгдлэр тэр зүүн талын юу гөөхгүй, туургыг гөөхгүй. Тэрийг бол одоо их хөнгөж нандинж явдаг болов гэж. Ингээд бодож байна. Манайх өрхийг гүйдэхгүй гэж үзсэн. Өнөө айл гэрийн дээд хойморт дээд талд нь байдаг. Тэгээд ер нь бол дээд тэнгэрээс заяасан. Ер нь өрхөө гүйдэхгүй болов гэж. Тийм. Аха. За сая зүү харуултыг бол ерөнхийдөө манай ахмадуудын баг гэж хэллээ тийм ээ. За энэ буян гişгэн цуглуултаа байдаг гэсэн юм санаа бол гарч байна. Дээрээс нь бас нэг ардын домог бас байдаг энэ дэр. Айлын нэг 1000 оны нэг үзмэрч хүн бол 1000 оныг аваад явсан 1000 оны буйныг би авч үзэж нэгэд бород нэгэд хамгийн сүүлд бас бород төлөг гэдэг. За тэрийг тэр базарчин тэр төлөгийг авъя гэдэг. Тэгсэн тэрийг нохой мөлчөөд сүйдэн аваад өгдөө шүү дээ. Их мэтлэнгээр ингээд нэг юм домог бол үгүй. Тэгээ хамгийн сүүлд нь тэр нөгөө туургандаа шингээсэн тухай домог бол би. За ингээд хоёр багуудын одоо асуултанд хоёр асуултанд хариулсан байдлаар ингээд үцгээд нь зэрэг. За энэ зарчуулсан асуултан дээр манай ахмадууд манай өрн дүүрэн хоёр асуултанд хариулж 3 оноо. За нөгөө хоёр баг маань бас ерөнхийдөө ойролцоо хариуллаа. Ингээд 2-2 оноо өгье. За баярлалаа. За дараагийн тэмцээн маань шагаа 10 тэмцээн. За энд бэлдсэн байгаа. Эндээс нэг багаас 3 хүн гараад тэр яг адилхан 4 шагаа тавьсан байгаа. Тэрүүгээр харуун. Тэгээ хамгийн олон онсон хүн нь нөгөө оноогоо бол авна гэсэн. Тэр онсон тоогоороо үнэлэгдэнэ гэсэн. За ингээд тийш тэр олбогон дээр сууж байгаад харуя. Өвдөн дээрээс авах юм байна. Тэгээ багаас нэг хүн. Тэгээ 3 хүн тэнд сууж байгаа л тэр цаан тавьчихсан тэрийг харуул.
За баг тус бүрд яг 2 минутын хугацаанд цагаа харна тий. За. За энэ бол хоёр огоогцоо. Ингээд унгийнхаа толгоонд гээчих. Дараагийн. Замаагаа тоглол гэсэн учраас зүгээр бид өөрийнхөө нэг ээжсэн аргаар ингээд ижлээ ингээд. Тэгээ нэг огцоогийн том гаргаад ингээд толгоонд нугдаад толгоонд харуулад дачир ингээд хошуунд нь оруулаад тэгээ ингээд энийг саагаад ингээд ачдаг. Тэгээ ингээд ирсэн. Тэгээ энэ толгоонд нар энэ урд хамрад энэ ирүүн доогоор нь орчин. Тий. Тэгээ энэ бол нэг татдаг оосон. Энэ юу гэсэн? Ногт. За энэ болохоор унганы ногт тэгээд ахаа сагалдрагын гэж амтсангүй. Тэр огн За бид зөвлөлтөд энэ манай настангуудын хийсэн унганы ногтон дээр 3 оноо. За энэ залуучуудын хийсэн унганы ногтон дээр бол 2 оноо. За нөгөө тоглоомны ногтон дээр 1 оноо өглөө. За ингэж. За тэмцээнд орсон танд баярлалаа. дараагийн Багууд нэг ижил тоглоомоор тоглох юм байна. За тэгээд тодорхой дүрмтэй. Тэгээд чиглүүлэгчийн дохиогоор энэ тоглоом бол эхэлнэ. За тэгээд тоглоомыг тоглох явцад бол дүрмийн дагуу түрүүлж дууссан баг нь бол одоо мэдэгдээд одоо шүүгчид тохирхоноог нь өгөх юм байна. За одоо ингээд урдаа байгаа хүлэгч тоглоомуудыг тоглож эхлэе. Энэ өнцгтэр ач болохгүй юу? Хоёр өнцгтэр л юм уу? Хоёр өнцгтэр. Одоо тийм байна. Тэгвэл би тэрий чинь болоогүй шүү. Болоогүй.
хоёр өнцгтөрөө байр. эхнийхээ баяр дээр очих. Тэр мөрөө одоо наа тавьж шүү дээ. Цагаан мөрөө. Энд дээр тавьж болж энэ дээр бас болж өгөхгүй. Болохгүй. Энд дээр л Чи одоо нэг хааш та. Ингээ хаачих хэлж. Ингээ хаач. Тэр аа цаашаа. Чүмэг зөв. Энэ бол байранд очих. Энд чи төвөгтэй юм байна. Хоёр бууландаа чи. Бууландаа юу би төрүүлээд тэнд очих юм болоо. Би бас тэгж бодсон. Яа тэгж бодоод заа. Энд чи хоёр Би бас хамаагүй очиж яач юм. Энд чи төрүүлээ. Энэ хоёр бууландаа би нүдгүй шүү. Би нүг. Би хоцчлаа. Би хоцчлаа. Тийм байна. чи түрүү өөрөө буруу гэж. Очлаа. Нэг л алдуу тэгээд явчихна. Би нүд болсон шүү. Чи мөрөө. Тийм. Чиний нүдгүй. Чи бод. Зэ ингэж болно. Энэ үдэлт. Нээр изнэ гэдэг байна. Асуудал тийм. Гадхан асуудал тийм л байна. Олон очно гэдэг байгаа шүү дээ. Энд оч. Яг энд оч. Гах ничээ хийх, ерөөсөө ничээ. Босоо байхгүй. Ничээ. Манай хэдий явж байгаа. Илүү явж байгаа юм чи манай хайлтаа. Нэг очихтой учраас ахмадуудын баг 3 оноо, нөгөө 2 баг маань 2 оноо авсан. За дараагийн тэмцээн маань одоо лан орхих гэж тэмцээн байна. Дахиад баг болгоноос нэг хүн ийшээ гарна тэр энэ дэр гарч агаад орхих. Дахиад шагаа орхих. Тийм. Зээшээ гарч ирээд энэ дээр нь очиод тайлбарж өгье.
$810 оноо авсан учраас 10 оноо цуглуулсан учраас 3 оноо. За залуучуудын баг 8660 оноо цуглуулж дан цуглуулж 2 оноо. За дунд эдгэрчүүдийн баг маань 630 оноо цуглуулж 1 оноо авсан. Авдаа. За ингээд дараагийн тэмцээн маань одоо энд уяа зангидааны тэмцээн байгаа. Тэгээд энэ гогцон дундуур. Болчлаа. ийм байгаа шүү дээ. Ийм байгаа шүү дээ. Саянчгүй тайл. Нэг огцон сорж байгаа. За ингээд өнөөдрийн тэмцээн маань өндөрлж байна. Нийтдээ бол 6 төрлөөр өрсөлдсөн 3 баг маань. За ингээд Ахмадын баг маань 13 оноогоор тасаргаа төрүүлсэн. Тэргүүн байрыг эзэлтэй баярлгий. За дараагийн 2 баг маань тэнцсэн байна. Оноо 8. 8 оноотой 2 баг маань тэнцлээ. За ингээд өнөөдрийн тэмцээнд амжилттай орж үндэсний сайхан тоглоомороо тоглож өрсөлдөж бас телевиз үзэгч сонирхох залуучуудаа бол энэ үндэсний тоглоомоор яаж тоглох талаар одоо нэг ясны бит хичээл заасан. Нөгөө талаар хоорондоо энэ тоглоомыг сурангаа өрсөлдсөн та бүхэндээ цаашдаа ардын язгуур урлагаас суралцах, заан сургах их үүсчин их амжилтыг хүсэн өрөө. За тэмцээнд амжилттай орсон та бүхэндээ дахин баярлалаа. За Энэ өргөмжлөлийг тэргүүн байр эзэлсэн Ахмадын багийнхандаа өргөмжлөл хадгалуулж байгаа юм байна. Тэгээ өргөмжлөлийг уншиж танилцуулъя. За эрхэм хүндэт Ахмадын баг танаа Монголын бит ба бит бус өв соёл ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үн төвийн нэг ардын уламжлалт тоглоом наадгыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань өндрөөр үнэлж өргөмжлөл хадгалуулва. Ховд аймаг Жаргалан сум 2017 он гэсэн өргөмжлөлийг та бүхэнд гартуулъя. өргөмжлөлтэй болж байгаа таарах. За Монголын үндэсний өв уламжлал энэ шагаан наадга Монголын хөлөг тоглоомуудаар одоо Ховд аймагт анхудаа ийм залуучууд ахмад насны дунд ийм сайхан тэмцээн явуулж байна. За энэ бол биднүүд өв соёл уламжлалаа мартсан байна. Энэ шагаагаараа наадаж, хөлөг тоглоомоор тоглож, манай сүүлийн үеийн залуучууд бол энийг бол сайн тоглож, энэ дээр бол одоо их сайхан чөлөө цагаа гарах Монголын сайхан уламжлалт тоглоомууд байдаг. Одоо сүүлийн үед гар утсан салхаа байсан ба шүү дээ. Тэгвэл энэ тоглоомоор наадна гэдэг бол оюун ухаан хөгжин, бид зөв сайхан эрүүл энерги өгнө. Энэ тоглоомыг бол цааш нь уламжлан одоо явуулж байх нь зөвтэй. Энийг санаачилсан хөрөвд орж
Мөн энийг санаачилсан одоо манай чөлөөт уран бүтээлч Чулуунбаатар нартаа бусад хүмүүстээ маш их баярлалаа. За энэ тоглоомд оролцсон та бүхэнд баярлалаа. Энэ цаашаа уламжлуулан яваасаа гэж хүсэж байна. За өнөөдрийн болсон Монгол уламжлалт ёсоор цагаан наадганд Ахмад үеийг төлөөсөн 75-аас настайгаас эхлээд оролцлоо. Эдгээр дунд үе нь 1-р 10 жилийн багш нар оролцлоо. Залуу хойч үе нь улсын их сургуулийн оюутнууд оролцлоо. Ийм тэмцээн зохион байгуулагдаж энэ оролцуулсууд их баярлалаа. За Ховд аймгийн музей нь бол 11-р сар тэмдэглэл баярын баяруудын хүрээнд Монголын үндэсний бахархал улс тунхагласны баярын тэмдэглэл баяруудын хүрээнд бол олон ажлыг зохион байгуулж явуулсан. Үүний нэг нь бол өнөөдөр чөлөөт уран бүтээлч Чулуунбаатартай хамтран мөн Ховд их сургуулийн оюутан залуу үе тийм ээ дунд Ахмад үеийн ихэнтэйгээ хамтарч Монголын үндэсний тоглоом наадгаагаар ийм энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа. Тэгээ энэ үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Ахмад болон дунд үе залуучуудын баг оролцож амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж байна. Тэгээд Ховд аймгийн музей нь бол үндэснийхээ түүх соёлыг залуу үеийнхэнд сэргээн сануулах, уламжлах тэдэнд өвлүүлэх маш олон төрлийн ажлыг бол зохион байгуулад байдаг. За тэгээ хавар, намар, дулааны улирлуудад бол манай өв соёлын хүрээлэн үндэсний тоглоом наадгаагаар тоглох боломжийг олгож нээлттэйгээр ажилладаг байгаа.